За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа би таатай байна. Энэхүү харагдаж байгаа хүн бол Херман Хессе гэдэг хүн байгаа. Энэхүү хүн маань ерөнхийдөө Герман Швейцарын зохиолч, яруу найрагч. 1877 онд төрж 1964 онд өөд болсон. 1946 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэ хооронд амьдрахдаа 10 гаруй ном, бас бус жижиг зохиол ном гээд ойролцоогоор бараг 60-70-аад их хэрэг номын ард гарсан ажил хэрэгч хүн байна. Diamond, Stephen Wolf, The Glass Bead Game, Narcissus and Goldmund, Beneath Wheels, Journey to the East, Knalp гэх мэт хийсэн ажлын дурдаад байвал дуусахгүй, тоймгүй их юм байгаа. За мань хүн бол энэтхэгт удаан хугацаагаар амьдран ажиллаж байсан байгаа. Энэ хугацаанд Сиддхарта хэмээх эрхэм хүндэт энэхүү бүтээлийг хийсэн. За өнөөдөр би та нарт энэ бүтээлийн тухай ярьж өгөх болно. Анхааралтай байгаарай. Нааша сууцгаа хүмүүсээ. Сиддхарта бол багын юм бодож, тунгааж суух дуртай, тайван дүлгөн, бусдыг хайрладаг хүү байлаа. Тэрээр том болох тусам эрдэм номд шандан энэ юу юм бол тэр юу юм бол гэдэг сонирч дандаа хөтгөлддөг. ертөнцийг хэн бүтээсэн юм бол бурхан гэж үнэхээр байдаг бол ямар хуу байд юм бол гэсэн асуултыг хайсаар эргэн тойрныхон хүмүүс тэрэнд юусоо хариулж чаддаггүй байлаа. Тийхүү тэднийд саман 3 хүн ирэн тэр 3-ыг даган даяанчилж ертөнцийн үннийг таньж мэдхээр явлаа. Тэгээ самаануудаа дагаал явж өгнөө гэлдэрч өгнө. Үлсэн, цанган, даарна өөрийгөө гайгуугаа хөтөгс хувцаа бүгдийг нөгөө самаануудаа өгцсөн. Өөрөө нэг алчууртай, нэг бандажтай. Хүний өмнөөс ингээл нүүр тулаал харахаас хичээл гой ганган хүн харахаар дургуун хүрээл эргэн тойронд нь биеэ үнэлэл тулгаал үүр алуурчин талуурчин болохгүй бүтэхгүй муу муухай нийгмийн бүхэл хүмүүс өөрийг нь хүрээлж байгаа. Энэ бүхэн ч яг юмар учиртай юм бэ. Дэлхий гэдэг чи өөрөө заваа юм шүү. Ямар ч утга учиргүй балиар юм байна. Миний хайж байгаа тэр асуултын минь хариулт хаана байгаа юм болоо гэдэг. Тэр хүнээс юм сурч хайна гэдэгт нэг л итгэл бишрэл сүсрэггүй болцсон. Дэлхийн ертөнц гашуун амттай амьдрал гэдэг зовлон юм аа л гэж боддог. Гэтэл бодлогоо буддаа гэдэг хүн гараад ирлээ. Учиргүй бүгдийг нь ангаадаг, мэргэлдэг, гэгээрцэн мундаг хүн байд юм бах уу. Тэр хүний үгийн сонсъё гэд мань хүн анд нөхөр сайн найзыгаа дагуулад явлаа. Тэр хоёрч номын сонсож дууг нь харж үзлээ, сонслоо. Түүний найз буюу Говинда сонссон даруй тал буддааг дагаар орно гэж шийдлээ. Тийхүү Сиддхартаг чи бас дагаар орохгүй юм уу гэхэд үгүй гэж Сиддхарта хэлнэ. Дараа нь тэр хүн буддаатай ярилцсан. Би таны эрхэм сайхан сургаалыг сонслоо. Үнэхээр итгэл төгс гайхалтай байлаа. Би биширснээ нуух нь юм. Гэхдээ танд хэн ч энийг зааж сургаагүй. Та өөрөө бодож олж ин гэгээрэлд хүрсэн. Би ч гэсэн тэгмээр байна. Самаа хүн өөрийгөө өвдөрдөж өөрийгөө захирч явдаг. Харин би дагаар явбал танд түнж болж таны төлөө явах юм шиг надад санагдлаа. Тийм болохоор би таныг даахгүй өөрийнхөө замаар явлаа гэхэд буддаа инээмсэглэн чи тун ухаантай юм. Гэхдээ хитэх ухаанаас болгоомжлоорой. Мэдлэгээр цангаж ирж хайж явдаг тань шиг хүн үзэл бодлоос болгоомжилж явах нь цохилтой. Үзэл бодол нь үнэн чанартай хоосон байдгийг гэж хэлдэг. Сиддхартач найзыгаа орхин буддаагч орхин ганцаархнаа замын зүг гэлтэрлээ. Тэр анх удаагаа л ганцаараа байгаагаа мэдэрлээ. Тэр одоо саамаач биш, аавын хүүч биш, Сиддхартач биш. Тэр яг хий юм болоо гэж өөрийгөө бодлоо. Тэр өмнө бурхан гэж юу байдаг вэ? ертөнцийн үүсэл юу байдгүй гэж дандаа бусдыг хайж явж өөрийгөө зэрэмдэглэсэн. Сиддхарта гэж хэн бэ? Өөрийгөө яг юу вэ гэдгийг мэдэхгүй, ухаарахгүй өөрөөсөө дандаа зүхтдэг байснаа ухаарч одоо өөртөөгөө нуур тулъя. Өөрийгөө илүү таньж мэдье гэж шийджээ. Энэ бол түүний шинэ аялал бөгөөд эхлэл нь байлаа. Тэрээр цааш явна нэгэн тосгонд хүрэхэд нэгэн сайхан төгөл байлаа.
Төгөл дээр очиод харахад Камала хэмээх үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байх юм тэрэ. Сиддхарта хараад ямар гой сайхан үзэсгэлэн төгөл төр бүсгүй вэ гэж бодно. Тинхүү маргааш нь тэр сахал үсээ хусаад хэр буртаг болсон хувцаа угаан цэвэрхэн болоод дахин очиж Камала бүсгүйтэй уулзах нь тэрэ. Камала ч тэрийг харан чи ч надтай өчигдөр уулзчаагүй юу гэн. Уулзсан. Би танаас нэг юм гуйх гээд гэхэд юу тэр үү? Та миний багш болооч ээ. Хүний яаж хайрлах урлагийг надад заагаач. Камала ач зөвшөөрлөө. Гэхдээ чи надтай найз болмоор байвал мөнгөтэй төгрөгтэй байх ёстой. Сиддхарта ч хүлээн зөвшөөрж дотоод дуу хоолойгоос сонсож түүнийгээ дагвас цохилтой л гэж бодно. Камала түнд маш үнэтэй сурамж өгдөг. Хинч хайрыг гуйн худалдан гудамжнаас ч олж авч чадна. Гэхдээ хизээч хулгаалan авч чадахгүй. Чи ийм сайхан залуу юм чинь энийг л ойлгох хэрэгтэй гэнэ. Сиддхартаг Камала бичиг үсгтэй гэдгийг мэдэн нэгэн худалдаачинд ажиллаар оруулах санал тавина. Сиддхартач худалдаачны дороор ажилд орлоо. Гэхдээ тэр ажлаа үл ойшоосон байдалтай байгаад байдаг байлаа. Худалдаач нь түүнийг ятхан чи бизнесмен худалдаач юм уу? Айлшил зугаацах гэж цэнгэх гэж ирсэн юм уу? Ажилдаа төвлөрөөч л гэж шахдаг байлаа. Сиддхарта тэр болгонд нь тайвшраа найз минь. Энэ нь бол зүгээр л байдаг зүйл шүү дээ. Бити ууралж бүхэмдэг. Худалдаачин уурлаж бүхэмдэн духан дээрээ үрчлээстэй болоод л байдаг байлаа. Хүмүүс ялах шилэхгүй жоохон юм дуурлаж стресстэй юм байна. Тэд нэг зүгээ сонгоод харвсан оч шиг тэр нь лүгээл тэмүүлдэг. Харин бусад хүмүүс яг л модны навч шиг найган хийсч явдаг. Тэр олж хурааж цуглуулсан мөнгөө нөгөө сайхан хүүхэн болох Камала дээрээ очиж бэлгэсэлт өгнө. Тэр ч янаг амраг хайр дурлал сэтгэлийг маш сайн сурч байлаа. Тэр хоёр сурагч, амраг, найз, багш боллоо. Камала түүний нүүрлөө удаан ширтэж харцыг нь ядарсан болохыг харан чи миний хамгийн сайн амраг. Чи хинээс ч илүү чадвартай хүсэлтэй. Чи миний заадаг урлагийг үнэхээр сайн сурчээ. Сиддхарта, нэг өдөр би чиний хүүхдийг гаргана. Гэвч чи самаа хിവэрээ л байна. Чи надад сэтгэлээсээ хайртай биш. Чи хиндэж хайртай байж чадахгүй. Энэ үнэн биз дээ. Сиддхарта харин ингэж хэлдэг. Би чиний нэгэн адил шүү дээ. Чи ч мөн үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй. Аль эсвэл хайрлах урлагийн заадаг шүү дээ. Бидний шиг хүмүүс хайрлаж чаддаггүй. Хайрлаж чаддаг нь энгийн хүмүүсийн нууц байхаа гэж Сиддхарта хариулв. Сиддхартач бусад энгийн эгэлж ирэл хүмүүсийн адил мөнгөн өсөхийн хэрээр зугаацж, архитаар сууж, эмэгтэйчүүдтэй таашаал цэнгэлийг эдэлж явсаар адилхан уурлаж уцаарладаг хүн болж хувиржээ. Тэр ч үүнийг анзаарч өөрөө мөрөөдөө тоглоомд маш их донцснооч ухаарлаа. Би ч буруу замаар л яваад байна да. Энийгээ болий доо. Сайхан бүсгүй дээр очт юм уу гэж бодоход л үндэ би тэрэн дээр очиод яах вүлээ. Бид хоёрын аль аль нь хожихгүй энэ тоглоомыг үргэлжлүүлж тоглох хэрэг байна уу? Хэсэгэн зур тоглоход сайхан, харин үргэлжлүүлээд үрд тоглох хэрэг байна уу гэж бодон тэр бүсгүйгээс татгалзлаа. Тэрээр за ерөөсөө энэ тосхныг орхин одъё хэмээн маргааш нь шууд л явах нь тэрэ. Худалдаач нь түүнийг дээрэмчний гар хүлд орцсон болов гэж ихэд санаа зовон хайн ирэн сурлалаа. Харин нөгөө сайхан бүсгүй угаасаа мэдчихсэн юм шиг сэтгэлээр унсанчгүй яг л байдгаараа тийм үү гэж хүлээж авах юм. Учир нь тэр Сиддхарта хизээ нэгэн цагт орхиод явна гэдгийг мэддэг байлаа. Тэр бүсгүй торон дотор байсан хамгийн ховор нандин шуугаа гарган нисгэн явуулж ардаас нь гунигтай мэт харж сунгаа гэрийнхээ хаалгыг цоочлон өөр хинтэй ч уулзч ярихгүй тэнчэнээ суудаг болсон гэдэг. Сиддхартатай хамгийн сүүлд уулзснаар хүүхдтэй болсноо ч шудлгүй мэдв. Сиддхарта тосгоноос холдон оцсоор голын ирэг дээр дахин ирэн ядарч түлдсэн өөрийгөө ботон сэтгэлээр унж готрон би яг юуны төлөө амьдраад байгаа юм болоо гэж маш их шаналан амиа орлохоор шийдэн голын ус руу үсрээл орохтолтой л гинт ухааран би ямар тэнэг юм хийж байна гэж ойлголоо.
Тэр анханасаа л Баян айлын хааны хүүхэд байсан. Дараа нь самаан болоод ядуу болсон. Буцаад худалдаачин болж баян амьдралаа эмэгтэйчүүдэд цэнгэл жаргалыг эдлээ. Арх огш шимийг хүртлээ. Энэ бүгдийг амслаа. Тэрээр одоо дахиж хизээч эд хөрөнгийг дээддэг Сидхарта биш болсон. Дахин шинээр төрсөн мэт санагдав. Тэр нүдээ нэн харахад хажууд нь Говинда найз нь сууж байгаа юм. Тэр хоёр хоорондоо мэндэ мэдлэлцэн Говинда найз нь чи чинь ямар өөр болоо вэ? Чи яг самаа мулцсан юм уу? Их баян хүн шиг гоё ганган хэнцэр хувцалсан байж штэ гэхэд Сидхарта би баян байсан. Одоо биш болсон. Маргааш би юу болохоо мэдэхгүй. Энэ өмссөн зүүсэн гутал хувцас тансаг хэнцэр байдал бол яг үнэндээ төр зурах шүү дээ найз минь. Чамд амжилт хүсье гэж тэр хоёр салан явлаа. Сидхартач Говинда найзаагаа хайрлсан хിവэр явн явтал нартаас нь ширтэнэ. Буцаад амьдрал тайртай болсноо ч ойлголоо. Сидхарта энэ голд живхийг хүссэн бол харин шин Сидхарта энэ голоос салж үлж чадна. Тэрээр завчинд дагаар орж, завчинг багшаа болгон хажуугаар нь сурж, завийг хэрхэн яаж цэвэрлэх үү, салыг яаж үдирдэж урагшаа хойшоо түлхэж татах уу гэдгээс сурдаг байлаа. Тэр хоёр хамт амьдран хамтдаа байж явсаар буддаа өөд болж байгаа гэдгийг дуул. Бүгдээрээ тийшээ хушуурч үхэхээс өмнө очиж харъя гэсэн хүмүүс үе олноороо явж байл. Тэр дунд сайхан хүүхэн явж байхад нь тэрээ хүүгээ хөтөлцөн. Сайхан хүүхэн Сидхартагаа уулзаж энэ чиний хүү шүү дээ гэж хэлэн могоон татгуулсан хорондоо дийлдэн үхлээ. Сидхарта өөрийнхөө төрсөн хүүхдтэйг нэг л ойлголцож чадахгүй байл. Тэрээр баян хүний эрх тансаг байдлаар өссөн, зиндаархаж харьцдаг, зарц боолнортойгоо харьцаж байгаа юм шиг л харьцдаг. Мөн чих завчин болон Сидхартаг зовоо. Тэр хоёр л хамаг ажиллаа хийн тэр хүү хаасайг үдимий тэнжил явдаг. Мөн тэр хоёрыг байнга хорлож, завныхаас салыг хүртэл хугалж явдаг байлаа. Завчин нэг удаа Сидхартад чи наад хүүхдээ тавиад явуулаа. Чи наад хүүхдээ бүр үнэхээр их зовоож байна гэхэд Сидхарта тавьж явуулах чадахгүй, сэтгэл нь хорогдоод хайрлах сэтгэл нь илүү байгаад л. Нэг өдөр хүүхэд нь аавтайгаа тас түс болон хэргэлдээд гэрээсээ гарan цухтан орхин одлоо. Сидхарта хэсэг араас нь хөөж иснэ. Энэ ямар ч нэмэргүй байна гэдгийг санан араас нь хөөхгүй ахар шидлээ. Мэдээж Сидхарта хүүгээ алдсан хүн ямар өлөг байх вэ? Сэтгэл санаагаар унж гутран голоос найс цааш явж байгаа үр хүүхэдтэй хүмүүсийг харан атаархаж ямар сайхан юм бэ? Надад ингэх заяа байгаагүй мах та гэж бодов. Үүнийгээч завчинд нуугүй ярьж бүгдийн нэр сэтгэлээ удлаа. Тэр хоёр хамтдаа голын дуу сонслоо. Сидхарта шаналсан хിവэрэж байсан ч гэсэн голын чимээнээс их сайхан их шиглэн тодорч бүгдийг бодон тунгаа. Тэр мөчөөс хойш Сидхарта хувь заяатайгаа тэмцгээ болжээ. Нүүр нь гэгээрэлд хүрсэн хүний шиг хүсэл эрмэлзэлтэй автаагүй, илдэг зөөлөн сэтгэлээр дүүрэн бүхэл зүйлийг төгс хив нэгдсэн дүрхтэй болов. Завчин би чамд үүнийг л ойлгуулах гэсэн юм. Одоо би ойр руу явлаа. Баяртай гэж хэлэн завчин явлаа. Тэрээр завчнаа хийн явн явсаар хамгийн сайн найзтайгаа өвөө болоод төгшөрцөө хойноо таарлдваа. Тэрээр Сидхартаг анхандаа таньдгүй. Тэр хоёр нэхэндээ нэгнийгээ жоохон хуурч хөрж жоод нэгнийгээ таньж мэдсэн цагт сайн найз нь гайх Сидхарта чи чинь юу хийж явна вэ? Чи бид хоёр чинь хамтдаа эрэл хайгуул хийж явж исэн штэ гэхэд Сидхарта хайна гэдэг бол өөрөө зоригтой үүлээ. Чи ямар нэг юм хайгна гэхээр бусдыма үл мартна. Харин олно гэдэг чинь шаал өөр. Чи олно гэхээр зүгээр сайхан чөлөөтэй, эрхтэй, тааваараа бусдыг мэдэрч ойшиж олон зүйлээс ингэж харж агаад юм олно. Би юмыг хайж олж хүнээс юм сурна, багшслан гэдэг юмд ямар ч сүсэг байхгүй. Угаасаа байгаагүй гэдэг чи мэднэ гэдэг. Тэгвэл чи яаж гэгэрэлт хүрсэн бэ? Яасан бэ гэж асуудаг. Сидхарта би хүнтэй ярилцах дургүй. Үг гэдэг бол худлаа. Хэцүү байдаг. Жишээ нь би чамд хамгийн үн цэнтэй гэсэн юм хэлэхэд чамд ямар ч үн цэнгүй юм шиг санагддаг.
Тийм болохоор би хүнтэй их юм ярих дурггүй гин. Тэр хоёр жижигсэн жоохон маргалдаж ярьж хийсээр сүүлд нь л түүний сайн найз нь Говинда Сидхартаг бишрэн чи гэгэрцэг хүү юм байна гэж өвдөгсөгдөн энэхүү ном маань дуустдаг юм аа. Тэгэхээр би сүүлд энэ номыг уншсан сэтгэлдээ хэлэхэд бол хайх гэдэг зоригтой үйл, олох гэдэг бүх зүйл нээлттэй байж бүхнээс суралцахыг хэлнэ. Олох гэж ирмэлцдэг хүн байгаараа та нар хайдаг биш. Сидхарта бол ямар ч зүйлийг харсан тэрийгэ багш болгож мууч вэ, сайн ч вэ бүгдийг нь сурч авдаг. За тэгээд өнөөдөр ярьсан ном бол нэг иймэрхүү байлаа guys. Та бүхэн таалагдсан бол лайк, subscribe харамгүй дараарай. Номын цагаан буян арвич болтугай. Баяртай үзэгчд дараагийн бичлэгээр уулзцгаая.